Дараагийн мэдээ. За Монгол Улсын хөдөлмөрийн баатар ардын уран зохиолч 20 дугаар зууны манлай сэтгүүлч нэрт соён гэгэрүүлэгч Төдвийн за мэндэлсний 90 жилийн энэ он тохиож байна. Айв тохиолдуулан олон үйл ажиллагаа зохион байгуулснаас өнөөдөр түүний нэрэмжит гудамж хос номыг нээж дурсамж уулзалт болсон байна. Төдийгүй хувьд 1956 онд Улаанбаатар дээд сургуулийг төгсөж Алтай нутагт багшилсан соён гэгэрүүлэх их үйлсийн шанг татаж их бичгийн олон сууд хүмүүс төрөхөд гол түлхэгцүүлжээ. Тэрээр мөн олон 10 ном зохиол нийтлэл бичснээс 15 ном нь Орос, Англи, Болгар, Чех, Унгар, Герман, Япон хэлээр хэвлэгдэж Монголын уран зохиолыг дэлхийн давцанд гаргахад хүндэтгэл үүрэг гүйцэтгэсэн байдаг. Мөн зэрэг нэмхийн өмнө киноны зохиолыг бичсэн ч энэ киноны зохиолыг төдөө биш Монголын ард түмэн бичлээ хэмээн даруухан өгүүлсэн байдаг. Гаднаас нь харахад бол их ганган улаан зингээр үүссэн чухалсан сайхан залуу байл. Ер нь өрний талын хүнөөч юмэр. Гэтэл зүрх дотор талаасаа бол жинхэнэ их орондоо хайртай, өв соёлтой хайртай, их хэлэн хамгаалдаг ийм их жинхэнэ одоо монгол хүн төдөв байлаа шүү. Утгыг таньсан, ухааныг чандарсан, урлан бүтээх, туйрвал зүйн гайхамшигыг эзэмшсэн үг бүхэн нь сонсож байгаа хүнд үн цэн болж очдог тийм хүмүүсийг л одоо соён гэгэрүүлэгчид гэж хэлдэг тийм ээ. Тэгэхээр Төдөөгаа болвол аливаа зүйлийг маш тодорхой баримтат судалгаатайгаар өөрийн ухаан эрдэм болгон авч тэр эрдмээрээ нийт олонд ямар үгийг хэдийн насны хүнд яаж хэлвэл хүлээж авах вэ гэдгийг ойлгочихсон. Яг тэр сурталаараа өөрийнхөө бичсэн зохиол бүтээл болгонд шингээж өгдөг. Зохиол бүтээлээрээ нэг ясандаа мэдлэг түгээж байдаг ийм хүн. Цагийг ерөөсө хий өнгөрөөдөггүй. Олон ажлыг зэрэг хийдэг. Ийм л хүн байсан. Бид нар бол жишээлбэл Төдөөгаа бол ингэж хэлсэн шүү дээ. Монголчууд бид нар цөөх юм аа. Газар нутаг маань том юм. Тэгтээ зэрэг нэг хүн дор хаяж 2-3 хүний ажлыг хийдэг чадвар эзэмшсэн байх ёстой гэдгийг. Ер нь би бол амьдралдаа бас тэрний бол аминдаа мөрдлөг болгоод явж байгаа ухаатай улсуудын нэг нь байгаа. Монголын үнэн сонины 105 жилийн түүхэнд 30 эрхлэгч ажилласан байдаг. Төдөөгаа хамгийн удаан буюу 1984-ээс 1986 онд 12 жил ажилласан. Тиймээс ч Монголын үнэн сониныхон түүний алдрыг мөнхжүүлэх зорилгоор 3 ном бүтээснээс өнөөдөр 2-ын нээлтийг хийлээ. Тэгээд Төдөө эрхлэгчийн нийтлүүдийг харахад одоо маш мундаг. Одоо 35 жилийн өмнө бичижсэн тэр нийтлүүд нь яг цоошин юм. Монголчуудад хандаж хэлсэн доктор Төдөөний 7 үг нь яг л өнөөдрийн бидэнд тохиолдоод байгаа улс төрийн болоод айл гэрийн ахуй амьдралд байдаг төгшөөл бэрхшээлийг яг тэр чигээр нь илэрхийлээд биччихсэн. Төдөөгүй 85 насны ойгоор буюу 2020 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Чойжин ламын сүм музейн баруун талын гудамжийг Лодонгийн Төдвийн гудамж гэж нэршсэн байдаг. Тэгвэл тус гудамжийг тогтруулах танилцуулгыг мөн өнөөдөр хийсэн юм а. Манай нутгийн говьтай нутгийн иргэд бол санаачлагаараа энэ гудамжаар ингээд өнгөрөөд явхад энэ их хүнийг дурсаж байхаар орчин үеийн олон улсын хот байгуулалтын жишгт нийцсэн ийм орчин үеийн тогтолттой гудамыг 26 оны улсын баярын өмнө бол тогтоолж дуусна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Дурсамж дээр илүү тодорхой ярих учраас